Засгийн газрын улсын өөр гээд нэг холилдоод зарим гүйцсэн ойлгохгүй учраас буруу тайлбарлаад яваад идэх зүйлээ. Одоо таавд зүйлж байгаа энэ 29.7 тэрбум гэдэг бол Монгол улсын нийт төр. Монгол улсын нийт гадаад төр. Энэ нэг өөрийнхөө бол 1 тэрбум доллар. Та нар тоолоод үзэж болно. 30 ширхэг бүрийнхөө. Эхлээд энэ улсын гадаад төр гэдэг дотор бол аж ахуйн нэгж компаниудын зээл бол 18.2. 18 бүрийнхөө байна гэсэн. Энэс 18.2-аас оюут толгойн 9 тэрбум доллар байна шүү дээ. Хэдийгээр тэр Иро Тинто нөө оюутлогоо хувь эзэн эзэмшигчд нь зээл аваад оруулж ирсэн ч гэсэн тэр Монгол улсаас гарна гэсэн агуулгаараа энэ бол манай гадаад өрөнд орж явдаг. Энийг засгийн газрын өөр авсан юм шиг нөгөө хольж бас яриад байдаг учраас бид нар энэ одоо жишээлбэл Шангрила барих ч байдаг ч юм уу, Хөгжлийн банкны авсан зээл ч юм уу, South Gobi Sense-х ч юм уу, Mac-х ч юм уу, Miat-х ч юм уу гэдэг ийм компаниудын гадлаас авсан гөр бүгд энэ дотор явж байгаа. Тэгэхээр бид нар энийг яг улс засгийн газар дээр ирэх нь хэдвэ гэж үзэхэд бол улсын өрөөс бол хасч үзээ гэж үзэж. Үүний дараа бол энэ арилжааны банкуд авсан зээл байдаг. Манай арилжааны банкуд гаднаас бас мөнгө босгодог, бонд гаргадаг. Тэр мөнгө нь 2.2 тэрбум доллар. Одоогоор ингээ 3 банк бол баг ихэнх банкуд бүгдээр авсан зээлтэй гаднаас зээлтэй байж байгаа. 2.2 тэрбум доллар. Монгол банк бол 2 тэрбум долларын одоо бас өөртөө энэ нөгөө хятадын ардын банктай swap одоо хилцлийн өр байж. Энийгээ хасах. Тэгэл үлдчихэж байгаа 7 бол энэ засгийн газрын өр. Энэ юунд өр байна уу гэдгийг би бас тайлбарлая гэж байна. Чингис бондын 1 тэрбум доллар байгаа. 500-ыг бид нар 18 оны ихэр төлсөн. 500 сая. Дахиад Мазалага бонд байна, Хуралдаа бонд байна, Грэго бонд байна. Энэ бүгдийг ингээд аваад үзэх юм бол ингээд 3 бөөрийнхээ 3 тэрбум доллар нь гараа авчиж. Үлдсэн нь юу юм бэ гэхээр 1990-ад оны шинжилгээ одоо ардчлал зах зээлийн харилцааны шилжиж эхлэх үеэс авсан зээл. Түүнээс өмнөх өөрийг их өөргээд 11.4 тэрбум долларын өрийг 250 сая доллараар шийдээд төлсөн байдаг. Түүнээс хойш авсан бүх зээлүүд байж байгаа. Энэ хугацаанд бид нар эрчим хүчний 34 төслийг хэрэгжүүлсэн. Дөргөний цахилгаан станц, тайшрын цахилгаан станц, 3-4 дээр гадны зээл тусламжаар авч хэрэгжүүлсэн зээл гэх мэтийн бүгд орж ирж байгаа. Улаанбаатар, Төмөр зам эдгээр гээд зам тээвэр дээр бол 42 төсөл байна. Хөдөө аж ахуйд зориулж 12 төсөл, эрүүл мэндэд 16, боловсролд 11, ингээ 17 байна. Ийм л төслүүд байж. Хамгийн гол анхаарал тавьж байгаа зүйл бол энэ. Ягаад гэвэл энэ бондууд богинохон хугацаатай өндөр хувийн хүүтэй. Эднээс энэ хамгийн өндөр хувьтай нь Мазала бонд. Жилийн 10% хүүтэй. Мөнгө гүйж байгаа юм. Эднэр бол 40 жилийн хугацаатай, жилийн 0.2% хүүтэй, жилийн 1% хүүтэй энэ зээлүүд дээр санаад авах юм байна. Урт хугацаатай учраас. Маргааш төлнөгээд авах 1 сая төгрөг, жилийн дараа төлөйгээд авах 1 сая төгрөг хоёрч хоёр өөр шүү дээ. Над дээр ирж байгаа дарамт нь өөр. Яг тэрүүтэй адилхан бидний гол санаа зовоож сангийн ам анхаарал тавьж ажиллаж байгаа хэсэг бол энэ байна. Энийг бид нар эдийн засгаар дарамт учруулад байхгүй нэг ард иргэдээсээ аж ахуйн нэгжүүдээс хандив гуугаад байхгүйгээр шийдчихээр бол хөлбөрүүд бол боловсруулад ажиллаж байгаа.